ганцхан л зүйлийн санаа хэлэх гэсэн. За мэдээж одоо энэ малын эмнэлгийн асуудлыг ингэж өөрөө байгуулад ажиллана. Малын эрүүл мэндэд анхаарна гэдэг бол одоо хүний эрүүл мэндтэйгээ шууд холбоотой гэсэн үг. Ер нь сүүлийн үеийн дэлхийн нийтийн одоо хандлага судалгаагаар бол үнэхээр одоо хүн амаа эрүүл байлгыг бол хүнсээ эрүүл байлгах тухай асуудал хамгийн чухал асуудал одоо болоод байгаа. Тийм учраас одоо энэ мал эмнэлгийн газар байгуулснаар бол малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бол би маш том ахис өөрчлөлт гарна гэж ингэж үзэж байгаа. За ингийн тул би та нарт нэг зүйлийг зөвлөж хэлмээр юм байна. Ер нь бол шин юм гэж нөгөө мартагдсан хуучин юмыг хэлнэ гэж. Тэгэхээр одоо энэ хуучин цагийн одоо үед социализмын үеийн тэр малын эрүүл мэндийг хамгаалдаг байсан тэр тогтолцооны юмыг маш сайн судлах хэрэгтэй. Маш сайн судлах хэрэгтэй. Би одоо санаж байна. Бидний хүүхэд байхад бол одоо мал туулгын өдөр гээд бүр ингээ өдөө суманд нөгөө бетоноор хийсэн баантай хэрлээ хийгээд бүх хоныг одоо хяргаад хэрэгсныхаа дараа хөвүүлж гаргаад нөгөө хажиг хуулз элдв долоо юмнаас нь салгадаг янз бүрийн хамуу паразит өвчнөд салгадаг гэдэг ингээд иймэрхүү тогтолцоонууд байсан. Мал вакцинжуулах асуудлыг бүр яг албан ёсоор хуультай юм шиг явуулж хүмүүсүүдэд ингээд шийлэгдэг байсан. Ингийн тулд одоо малчтын хариуцлагыг өндөржүүлэх, малыг одоо тэр угаалга туулга юм хийх юм аа нөгөө хуучин цагийнхаа юмнуудыг бол судалж тэрийг одоо бас хэрэгжүүлэх. Заавал одоо шинээр биш. Хуучин тэр социализмын үед байсан сайн бүх юмыг авч энэ малыг хэрэгжүүлэх чиглэлийн юм руу хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллаарай гэж бас нэг юм бодож байгаа зүйлээ хэлчихье гэж бодчих. Ингээд хэлж байгаа.